Зүрх судасны наал. Зүрх судасны нано наалт нь найрлаганда омега 3, коэнзим Q10 орсон учраас зүрхний булчингийн үйл ажиллагааг сайжруулж зүрхийг тэжээлээр хангана. Хүн өдөр болгон идэж байгаа хоол хүнснээс тодорхой хэмжээгээр омега 3, коэнзим Q10 авч байх ёстой тул заавал өвдсөн үедээ хэрэглэх биш. Өвдөхөөс өмнө нас залуу дээрээ омега 3, коэнзим Q10-ыг хэрэглэж заншвал зүрх судасны өвчлөөс 10 дахин сэргийлэх боломжтой юм. Зүрх судасны нано наалтыг хэрэглэснээр цусны урсгалыг сайжруулна. Цусандах триглицерид болон сахарын хэмжээг бууруулна. Зүрхний энергийн их үүсвэр болсон коэнзимээр зүрхийг тогтмол хангаснаар хүний бие дэх АТФ-ийн ялгаралтыг дэмжинэ. Холестеролыг бууруулж зүрх тархины судас хадуурах нарийсхаас урдчлан сэргийлнэ. Зүрхний шигдээс, зүрхний хим алдаглаас урдчлан сэргийлнэ. Дотоод шүүрлийн наалттай хавсарч хэрэглэхэд даралтыг тогтворжуулах ашиг тустай. За та нар сайн байцгаана уу? Би дэдицэн гэдэг ахмад налстан байна. Энэ нананаар Америкийн нананалтыг улсууд их сайн юм хэрэгэлсэн гээд үр дүн сайтай гэхээр би зүрх даралт их таарахын байсан. Тэгэхээр зөөр ихтэй байсан. Зүрхээ зэг тэр наалтаа аваад наагаад сайн олон хөрсийг 3-4 хөрсийг наасан. Хойшоо ер нь тэгээ зүрх мөрхнийх өвдөхгүй хиймэн яг хайл нэг хөдлүүл явах ихтгэс биш хийм нэг алдагдах байтсан нэг их яахгүй. Өөрт мэдэгдэн сайжраад байх шиг байгаа юм. За сайн байцгаана уу? Намайг Чулууны Сэржмаа гэдгээ. Би энэ нано наалтыг 3 жил хэрэгжилж байна. Энэ нано наалтыг хэрэглэхээс өмнө надад зүрх өвддөг, бөөр өвддөг, астмата ингээд ийм их зовөр байсан. Ингээд энэ нано наалтыг одоо сурталчилгааг хараад мэдэж авснаар энэ нано наалтны газар очоод тэр зөвлөхүүд дээр нь очоод би нано наалтын зөвлөхүүд дээр очоод зөвлөхөдөө уулзаад би ингээд зүрх өвддөг, бөөр өвддөг гэж хэлсэн л дээ. Тэгсэн та тэгвэл юу яг зүрх бөөр уушгины наалт, зүрхний наалтыг хэрэглэвэл зүгээр юм байна гэж надад зөвлөсөн. Ингээд энэ зөвлөсөд дагуу би зүрхний наалт, уушгины наалт наасан. Зүрхний наалт болохоор зүрхэнд миний зүрх ингээд айгүй хатгаж өвддөг. Тэгээд гар салгалдаг, айгүй чочдөг. Тийм байсан. Тэгээ нано наалтыг хэрэглэснээс хойш тэгж их гар салгал, чочих, юмнаас айх тэр зовоорууд бүгд гайгүй болсон, арилсан. Тэгээд би дараа нь тэгээ хамтдаа хэрэгжилж байгаа шүү дээ 2 наалт. Астмата тэгээ бөөр өвддөг. Бөөрийн хагалгаанд орсон. Ингээд уушгины наалт бол ингээд бөөр, уушиг ингээд давхар ингээд авч явдаг. Ингээд уушгины наалт хэрэглэснээр бөөрийн маш их ойрхон босч шийдэг байсан шин. Тэгээд энэ наалтыг хэрэглэснээр шин босч бие засах нь багасаад тэгээд нэг их нуруу туруугаар хөшиж өвддөг байсан. Тэр зөөр бас багассан. Ингээд энэ наалтыг бол ёстой маш сайн юм байна, үр дүнтэй юм байна гэдээ одоо ерөөсө байнга хэрэгжилж байгаа. Ерөөсөө л нөгөө наалт минь хурдан наалт дуусгаар л хурдан авах юмсан гэж тийм сэтгэл надад ордог болцсон. Тэгээд одоо энэ наалтыг та бүхэн хүмүүс бүгдээрээ сайхан авч хэрэглээрэй. Ингээд олон төрлийн наалт байгаа. Энэ хавсарч хэрэглүүл маш үр дүнтэй сайн юм байлаа. Жишээ нь одоо зүрхний наалт, бөөрийн наалтыг хавсарч 2 наалт аваад хавсраад ингээ хэрэглүүл их үр дүнтэй сайн юм байлаа шүү. Одоо ингээд зүрх өвддөг, над шиг ийм зүрх өвддөг, бөөр өвддөг, астмата ийм хүмүүс байвал энэ наалтыг авч сайн хэрэглээрэй. Манай нано наалт маань эргэтэн систем рүүгээ чиглэсэн 20 төрлийн наалт байгаа. Дархлааны, үе мөчний, нүдний, зүрх судасны гэх мэт наалтууд байгаа. Зарим өвчнөлөөр бусад төрлийн наалтуудыг хамт хавсарч хэрэглэхэд ашиг тустай тул дээд тал нь 3 төрлийн наалтыг хавсарч хэрэглэж болно.